Бидний дараагийн таны мэдсэн зүйл бол хоньны аж ахуй байлаа. Дөрөв тушууны цагаан булгасмын малчин бөхчүүлэнгөө хоньны аж ахуйг бид зориодсон юм. Тэрээр Хятадын 5-ны хөдөлмөрийн шагналд бөгөөд Сайнуу компанийг үүсгэн байгуулж, Австрали улсаар дамжин Өмнөд Африкийн дүүбэ хоньыг импортлж, нутгийн хоньтой эргэлзүүлэх ажлыг анх санаачлан хийжээ. Монголчууд бид эрт дээр үеэсээ л нүүдлийн мал аж ахуй эрхэлсээр ирсэн ард түмэн. Гэхдээ нүүдлийн болон фермийг хослуулсан энэ аж ахуйгаар зочилсон бидэнд шинээр харсан мэдсэн зүйл нэлээд олон байсан юм. Өвөлдрийн сайжруулах өрийн малыг сонгож оруулахдаа бол бид эхлэнгийн бол компани болсон. Тэгвэл одоо манай дөрөвдөд нэг Сайнуу өөр Монголын Сайнуу хоньны үйлсийн компани гэж байна. Энийг бол бидэнд чогчилж байгуулад нас эхлээд юу бол одоо тасралтгүй энэ сайн өгүүлдэр шинэ өгүүлдэрийг оруулаад манай нутгийн хоньтой эрэлзүүлээд нутгийн малчтуудын орлогыг өндөр болгохын төлөө энэс өрн дээр өөрийнхөө компани бас нэг хөгжүүлэхийн төлөө ингэж ийм жарлаас хийсэн. Хоньоо хийлдүүлэх болон үр шилжүүлэн суулгадаг ажил өрнсөн сонирхол татсан дараагийн хэсэг болох лабораторитой танилцлаа. Хөврөл шилжүүлэх мэргэжлийг хийж байна. Хийгээд 4 жилөө бараг 5 жил болчихсон. Жишээ одоо сейлүүдэн зэсэн төрөж жилэн одоо сарын ежөөш мянгаар хийжээ. Нэг сард мянгаар. Мөн одоогод одоо мөнөөл одоо 은사시다. 은사월 뭐는 여러분 안단 후는 여름말치 월타서는 은사를 바르고 달라내면 실줄티를 약 어들이 말하다 바르고 할자 누구들 할자기 hittil. 아니 우들 더 누구들 할자. 그 잡는다. 그걸 실줄 찾. 내리때 공화도 막. 팀. 우리도 실줄. 팀. 만발하다 두버hen 내들 사비는 그런 임치가 ada wasarangat ada tulin sitta to wasarangat tulijaga sitta tule hoberlin ngat tulijaga na sabine uras ngat tulijaga tegchat en pelanata tasa urat mane mawal hen silgulje sitta mane mawal helle sabine urat tar silgulje na vat mun mane tube henne hanat sabin hanat nafsambal mawal henne ba hane silgulra mane gorbu tirimala park jarga tirimal parga aningna sabi urtater silgulje na Хөвийн саваас авч яргаад хэдий хурдмаар хэдийсэн. Хэдий тэр шилүүлөө гэсэн. Айгаад хурдан хийх гэсэн үг. Хог цагаан хэдий огтор хэдийсэн. Амруу уртаавал цагаан уртаавал хөгрөл тэр замдонд үүсэх магадгүй. Одоо үг болмаа. Үг болмаа. Одоо энд нь ингээд энийг одоо ингээд ариутгачаад ариутгаж. Тийм дотор ороод дахиж ариутгахгүй юм биш үү? Тэ шууд тэгээд. За тэгвэл тийш юу юм бэ? Одоо тийш аваад. Одоо бүгдийг авчихсан. Одоо энд шууд Бацлигаа хөврлийн чумууны. Тэгээ одоо шууд хөврлийн гаргаж аав штэ тий. Тэгээд өөр хон тэр манай Монгол хон Монгол шилжээ. Хоёулаа ийм хүн юм байна шүү. ийм хонд эхлээд нэг 3 өдрийн өмнө ч юм уу суулгадаг гэж түрүү надад хэлсэн. 3 айдсан уу? Энэ одоо хөврөд өөр суулгаснаа 3 дугаар өдөрт хөврлийн гаргана. Одоо дараа үндэг болоо өөр нь одоо нийлцсэн шүү дээ. Нэгэнтээ одоо хөврөл бүтцсэн гэсэн ухаантай ийм ухаантай үг. Тэгээд тийшээ шилжүүлээд. Тэгэл одоо нэгэнтээ бүтсэн хөврлийг манай ерийн хон юм 3 өдөрт ороо орсны 3 дугаар өдөрт энд нь ороо орох хугацаа жаавал нэвдэртэй байх хэрэгтэй. Тэгээс үлдэн энэ хөврлийн суулгасаар энэ ерийн хонны шимт хижээд энэ ерийн хонны шимт хижээд энэ хөврлийн үйл баяжуулаа хийчих. Баяжуулаа хийчих. Энэ дараа нэг сав олоод өгöd энэний саваас авчаад өөр нэг савнд оруулсан. Гэвч хоёр савны энэ юу эрүүл хамгааллын байдал нь бол адилхан. Жаавал энэ 3 өдөр хөл суулсан бол тэр жаавал 3 өдөр ороо орсон хонд хийх хэрэгтэй. Технээ энэ хоёрын хангаах нөвчих одоо энэ шимт хижээр нь адилхан болоо явчих. Тэрийг нь бас цаан тооцоолох хэрэгтэй юм байна шүү. Судалгаа өдөр цаг тутмын судалгаа. Жаавал одоо цагийн нь ноолох хэрэгтэй. Цагийн чүрчүүд энэ хоёр шимт хижээр хангаах юу нэдэлгүй болчих. Жүрээ гарчихна. Жүрээ гарсаар юу ондролтын норм нь баг болоо явчих.
бас ашиггүй 네, 아시고 왜또 가르 시다. юм байна. 어. Бас эрсдэлтэй 이. сайн хадгалах эрсдэлтэй. энэ ханы үл юу нэ? Энэ англи баяжуулж гаргасан махны өгүүлдэр. Энэ нэр нь сах гэдэг. Энийг одоо сах. бас яг энэ үйлдвэрээр нь өсгөж байна уу? Яг энэ өгүүлдэр хөвөр шилжүүлсэн бол энэ чос энэ юу удамтай. манай 유령 ханы савын жиэдэд бүтээсэн. Техника манай 유령 хантай бол чос махны харьцаа байхгүй. Зөвхөн шимдэж хэлийг ашиглаад байж. Энэ чинь одоо нэг жилд энэ нэг жилд 5 удаа хийн. 5 удаа ашиглаад энэ чинь 5 удаа ашиглаж болно. Нэг удаа тэгшгээгээд нэг удаа бараг нэг 7 хөврөл гар. Тэгнэ энэ хонь нэг жилд бол 35 хөврөлгээс 35 хураг гарна гэсэн үг байна. Энэ нэг насандаа 35 хураг гар дийлэхгүй. Иймээс энэ аргийг хэрэгэлсээр байж юу ундралтын норм нь эрүүн болох юм бол хөгжих нь хурдан болж. Мэдээ алдуулалт хэрэгэлдэм болоо. мэдээ алдуулалт менчрүүлж байна. Менчрүүлж байна. Хоёр тариа байсан. Хоёр тарилга хийж штэ. Тийм энэ өрөө. Энэ менчрлэг юм тэрч байна. Би яг энэ үйлдвэрээр нь ингээд одоо энэ чинь ингээд байхгүй. Хэмээс үг тийм англиар хэлээ. Энэ хонч одоо ингээд тэр 35 хөврөл авсан дараа үгүй болж штэ. Үгүй. Нэг толгой хорогдож юм гэсэн үг штэ. Тэрийг яаж зөвхөж дахиад энэ ханаа өсгдөг юм уу гэж асуугаад байгаа. Үгүй. Тэр хөврөл усаар энэ хон хойч үеийн гарч штэ. Энэ тэр 35-аас адагдаа 17 Яг ийм хоног. эрхэн гарна штэ. Яг. Тэр бас ойлгохгүй. Бас ойлгоогүй. Харин энэ удамтай. Тэгвэл манай юрийн хонд тавсаар юрийн хонтой чус махны харьцаа байхгүй. Зөвхөн юрийн хонны шимт хөжөөлийн ашиглаад баяжсан. Тэр юусэн бөө өсгөх. Өсгөх юм гэдэг. Зөвхөн тэр нэг тэр орчин тойрон олоо. Одоо нэг юунд явчих. Тийм орчин жоо бусад орчин тойронд очиж амьдарсан гэсэн үг байна. Тийм дээ. Тэр чинь Санийрх юм уу? Саний мэн үү? сонирн байна. Саний мэн. Сонирн байна. Анх удаага л одоо ийм зүйл харж байна. Тэгэхээр чи байгалийнхаа зам усны гэж боддог. Бодоод яваад байдаг. Яг сонсч л байсан болохоос яг нүдэрээ харна. Нөгөө мянга сонсохоор нэг үзэгдэг. Манай нутагт ариун ерсээр сони юм олон олж үжин шүү. Тийм юм байна. За энэ одоо хөврөл нь. Авцаа. Одоо энэ Одоо энэ тэр Microsoft-оор одоо шилж гаргана. Дотор нь бол ариун байна. Тэр доогоор нэг юу гэсээр дурнаар тэр Microsoft-оор томруулж штэ. Томруулсан хан сая байж. Энэ бол одоо жүүнэ үжүүрээс бас баг шүү. Манай тэр жоохон юу энэ одоо 10 гар дийлмэ. Энэ ханаас гарно. 10 хөврөлтэй. Тэгвэл 10 юрийн хонны хөвөлдөн хийгээв. Одоо тэгвэл нэг хонноос одоо 10 одоо хөврөл бүтээсэн гэсэн ухаантай. Өөр тогтцоо биш. Хөврөл болсон нэгэнт сүүж юм лээ. Нэгэнтээ өөртөө юу гэсэн өөрөө суулгаад нэгэнтээ хөврөл болсон. Энд чинь нэг амтан болсон гэсэн ухаантай. Эс нь одоо жис амтан болсон. Тийм 10 хөврөл гарч. Энэ 10 хөврөлээ 10 хононд шилжүүлсээр тэгвэл 10 хураг гарч. тий 10 ураг гарчлаа шүү дээ. Тийм шүү. Амар ашигтай байхгүй. Дүндээ ашигтай байхгүй. Тийм шүү. Тэр одоо тэрийг шинжилж хооронд энийгээ бэлдээд дэн ширээ суулгах хэрэгтэй. Энэ бас гаргана. Энэ суулгах тэр хонь суулгах тэр уйжгаад. энэ хэнд зураг. Энэ нэг хонь төм гараа яж авсан байна. 10,000. 10,000 гаруй яа. 10,000 гараа юу. Тэр хонь юу 800 юу. 2,000 гаруй яа. Тэр хэмжээний ашиг юу. Их зүрэн. Техникийн энэ нь бол үнэтэй болохоор энэ хүлээ шижүүлээ ерийн хонь тавсаар хамтраад ирчих шүү дээ. чи энэ чинь хэрвээ ингэж гаргаж яахгүй бол нэг л хурах. Тийм нэг удаа нэг гараа шүү дээ. Нэг насандаа ихтэй нэг 7-8 гараа шүү дээ. Энэ хоньнуудыг суулгах хоньнуудаа энд бэлдэж байна. Бэлдсэн шүү дээ. Одоо бэлдээд чаана одоо сунгаж гаргана. Тэнд шинжилээ одоо тэр байж тэр амаранк сороод гуурсандаа оруулаад нэг нэгээр нь түүгээ салгаад одоо хэдэн тийшээ хуваагаад ирчих. Нэг амараас сараад тэгээд жижиг мураас жижиг юм шилэнд хийгээд байгаа юм биш үү тийм ээ. Шууд түүгээ Тэр томруулсан усаа олж үж гин үгүй олж үжихгүй. мэдхгүй эндээс хараад. Тийм.
зүүнээс жижигхэн гэдэг байгаа шүү дээ. Зүүн тэр зүгээр сорж их ми тэр юу тарилгын зүүнээс авсараар орчин. Тэгсэн ихтэй бүр нарийнхан зүйл. Нарийнхан юу тэрэнд нь орчин. Өс яг өс ш. Если мы дно. Хиба. Хиба. Одоо яхан сайхан боловсрохгүй болохгүй. За аваад бас хэдийг За тэр шилээ гарах. Тэр бөрөнх шилбэр байна. Нүд одоо бас тэнд цоцорсоо шилж гарна шүү дээ. Нэг нэг. Одоо тэр бол юу болох вэ шүү дээ. Хөвөрлөг болох Тий. тийм. энэ аваад буцаагаад одоо юу суудахгүй. Окей. Тэр энэ өндөг навчих миний юу нэг горсон бол 2 байна. Чарга нь 2 байна. Техник нь тэр удаа нэг талаас нь авсан. Энэ удаа бас нэг талаас нь. Тийм ба? Жишээ энэ савны энэ дотор бол энэ хөврөл бол 2 талд нь хадгалж. Тэрвээ чи нэг талын кин авч нэг талаараа хочроо авч. Нэг 2 талаас өмнө 2 удаа авна шүү дээ. 2 удаа нийлсэн хөврөл нь яг нэг хон нэг удаа гарсан хөврөл. Тэрийг одоо оёж. Энэ оруулах дурн нь аль вэ? Одоо хийх дурн. Дурн үгүй юм. Гараараа нам. Ана хөвдрөн яадаг. Хөврөл. Гараар хөврөл Тох үедээ дурн ашиглах юм байна тий. Үр дамжраг үү. Одоо гаргаж авах үед бол шууд гараар явчих юм байна. Үр тогтохтой дуран ашиглах бол болохгүй юм шүү. Тийм ингээд дуран Үр дамжраг үү. Харин шүү дээ. Одоо нарийн харж яг зөв газрын суулгахгүй одоо Дурнаар бол манай үр дамжрагаас хэрэглэнэ. нааш авах үедээ бол одоо нэг Монгол нарийн суулгах үед тэгээд шифрээсээр саруулж аваад байсан шүү дээ. Зүгээр ингээд саруулж авч ирсэн тий тэрийг. Тэг хөврлийн ингээд зорж авах. Тий саруулж авч ирсэн. одоо энийг Монгол хониндоо суулгахтаа болохоор дурангаа ашиглаж штэ тийм үү? Үгүй. Жаргаа өдрийн Дуран өдрийн дараа яагаад харах гэсэн үг байна. Үр тогтсон уу юу? 저랑 나라고 임나서 남. 사벤 сабин өгөрөх юм. 사위 누구였어 남나? Сабин өгөрөх. 그 삽친 임이시여. 저 매달 엔터라서 남. 저랑 도 엔터라서. 어불다 터나서 사벤 어불. 사원 дотор орсон. 뭐는 진주도 연대나. 울 땅들로 철없다 들면. 고르는 들. Гагаад ирсэн үү? 진주 삽시다. Тэр бол 저 энэ гарч байна. 하이레베드. 하이레. 발살라 테베. Одоо ингээд зүгээр саруулж. 차트라선 오사 총나 나타선 너라는 제가 답칭시다. 더사답. чуснаа харьцаа байхгүй. Гэвч энэ юугийн үл хонne хонь бол зөвхөн одоо нэг төрөө удааны үнэрээр үл үнэрийн югч. Тэр төрлөхийн үнэр гэж байхгүй. Тэр төрөө удааны анх үнэрлсэн үнэр нь одоо шингэж чинь. Тэр чөөлөд авчин гэсэн ухаантай. Дахиад энэ үнэрээс босод үнэрийн үл тэр ядгад дийлээ. Тэгж тэр өөрийнх нь төрөлхийн үнэр гэж байхгүй. Өөртөө үнэртсэнгүү тэрнээ төл хэрвээ тэр төлөлсөн бол өөрийнх нь одоо төлж та. Төлөлсөн хойно тэр нэр үнэрлүүлэхгүй бол маадарт аваачаа өгчүүл тэр таньхан байж аахгүй. Иймээс бол үнэр гэдэг бол анх үнэрлсэн үнэрээ бол тэр шингээгээ авч чөжилч. Дахиад ирүүл нь тийм сэтгэл байна. Энд ч одоо эмтнээ одоо өөрийнх нь төрөлхий авьяас шүү дээ. Танай яг энэ компанид хэдэн бай? 저 제라토. 근데 내chen 3만 동안 호와가 늦어도 보면. Яг энэ газар. энэ газар. 늦어도 보. 아질지. Тэр нь ихэнх нь монголчууд юм. монголчууд бас нэг 전에 10 ижил нөө. Дооны авид. 11. бүр оюутнууд чөөднөс чи. Энэ жадочууд ч бүр манай өөр Монголын Тариалангийн их сургуулиас төгссөн улсууд нэр юм. Тариалангийн их сургууль яг мадаа жоохон Яг. оюутнууд. энэ бол онлоо үзээд энэ дээрээ яг жинхэнэ одоо боттой амьдралд одоо ирж өөрийнх нь мөрөглөө одоо ирэ боттой болж шít. Хөврлийн өйчим төлөв гэж надаа. 아웃 쇼소 시스템. Аваад одоо эндамтаас юм шүү дээ. Мөнөний хагал, гүсийн хагал. Хагалж гэдэг одоо хөврлийн тэндад авны хөврлийн өн шилбэл өн хэнд. Одоо тэнди
өндөг дамжуур чаргад навч ихтэй хөвөрлөө. Бад өн хэнэ бас өндөг дамжуур чаргад нэр шилжүүлнэ. Иймсэр ихтэй одоо өндөг дамжуур чаргны нүгчил мө чимдэжэл хангаа тим нэг нүгчилээ бүр хангаа дийн ихтэй. Одоо тэр хэнээс хөвөр өндөг дамжуур чаргад авсан мал өн хэнэ өндөг дамжуур чаргад авна. Тэр хэнэ сабины ураад авсан мал өн хэнэ бас сабины ураад авна. Одоо хаанаас авсан мал хааны шилжүүлнэ. Манай бол горбо дэрэн муу жирга үтрингээ хэлсэн шүү дээ. Манай одоо өндөг дамжуур урд дамжуулаад 3 дугаар өдөр муу жирга дугаар өдөр хэлж байна. 3 дугаар өдрөөсөө өндөг дамжуулны дараа урд дамжуулны дараа 3 дугаар өдөр шүү дээ. Одоо өндөг дамжуур чаргад навч байна. Урд дамжуулны дараа жирга дугаар өдрөөсөө савны өрөөд авч байна. Одоо ийм нэг горбо дээр болоо жирга өдрөөсөө ийм ялгаатай байна. Одоо өндгөвчнийхэн тэр үр дамжуулах хоолоод нь хийж байгаа тэр хөвөрлийг одоо нөгөө англи хонноос гаргаж ирсэн хөвөрлийг дамжуулж байгаа тэр суулгаж байгаа тэр үйл явц нь тийм монгол хонноос суулгаж байгаа тэр үйл явц нь харж байна. Энэ хоёр янзаар суулгадаг юм байна. Англи хонн дотор 3 өдөр байсан бол тэр өндгөвчнийхэн тэр үр дамжуулах хоол сувгт нь суулгадаг. А 6 өдөр болсны бол савных нь тэр нарийн үзүүрт нь суулгаж өгдөг. Тийм хоёр ялгаатай юм байна. Тийм болохоор сонирхож харж байна. Тэнийг анх удаа ийм зүйл харж байгаа болохоор ингээд нөгөө сонирхоод бас тухайн одоо яг юу бодогдоод байгаагаа бас өөрөө сайн мэдэхгүй. Зүгээр л нүдэрээ харъя л гэсэн бодол төрөөд байна шүү дээ. Зүгээр ингээ юм аяд өгсөн. Зүгээр арайдаггүй. Тэр нь болохоор ингээд нөгөө амархан бас идэгдэг тийм зорилготой юм шиг. Энийг бол тийм амархан тийм яа шишрээс энэ мессежлбэр хийсний дараагаар шарханд ямар нэгэн байдлаар одоо ингээд одоо шархан идэхгүй уудах ч юм уу тийм асуудал хэр олон тохиолддог вэ? тийм эрбэн үгүй. Тэр бол маш ховорхон байдаг. Ховорхон тийм бай тий. Одоо манай тийм малчид одоо Герман одоо юу ч юм одоо маннеган одоо тийм үгэлдэр байж л ихтэй. Үгэлдэрийн сэжирлэг үгэлдэрийн сэжирлэг ихтэй. Тэрнээ тусаад одоо манай ер нь ийм ихтэй. Ийм юм удаа нэг хөвөрлийн 1000 нямданд дотор хөлдөж өгнө. Нямдаа янаш. Имат одоо яг энэ суулгаж байгаа тэр хүмүүлөө тэрийг 1800 оноод гэсэн юм уу? нэг л хөрлөг мен юм доо. Тэгээд тийм хүмүүс ч бас дахиад жирийн яг ийм аргаас болох хөөстөө тэр хөврлөө аваад тэгээд тэр хүмүүс жирийн хонд ингэж болох юм уу? Мөн жирийн хонд сургаж байна. Манай энэ тийм малчдын хянад бод жирийн хондтой үнэн. Тэгээд тэр малчд өөрсдөө чадах уу? Малчид чадахгүй. Одоо өнд авчираад. Хөнөө авчираад таасаа суулгуулад оо. Өнчин рүү манай малчдын анчтай. Ингээд оёод мисэсэл хийгээд бүгд нийтээ 1800 гэх юм уу? Энэ бол манай малчдын. Тэр нэг хөвөрл гаргаж авч байгаа манай компани хэн. Ийм нэг. Өөрсдийн хэрэгцээнд зориулан хадлагын талбайд нэг нас төгс жилбэр тариалдаг нь энэ аж ахуйн бас нэгэн даваа тал гэж харагдаж байсан юм. Төл тосгон бол бид нь бол эдийд бол 2 жил 3 удаа тосго ийм нэг хэмжээнд хүрсэн. 2 жил 3 удаа. Тэгэхээр бид нь бол тасралтгүй болооны төлөй тосхийг бол ингээд юу гэж уриалаад долооны үед төл тосвол хүчит аривтай. Тэгвэл малийн юунд бас энерги зарцуулахад бас гамтай. Энэ дээрээс бол амархан хөдөө зүгээр таваад бэлчээр л одоо тул тусад дийлэх юм байдалтай. Өөрийн гэсэн бог, бодмол маллах, соёл уламжлалаа өвлөн хадгалж байгаагаас гадна шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шинэлэг арга хэлбэрийг өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлсээр байгаа нь бидний очсон малчдын амьдралаас харагдаж байсан юм. Говь нутгийн алтан намартай танилцсан бидний аяллагч байгаль дэлхийн ивэж хур бороогүй налгар наман өдрүүдээрээ мэлаасан билээ.